Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Аютас Diary channel-ыг үзэж байна. Өнөөдрийнхөө гинт хэрэг рүү бүгдээрээ одоо шууд орцгоё. 2023 оны 7 дугаар сарын 30-нд Челябинск муж Оросын улбаны ус аслагдсан Уралын нурууны ойролцоо байх нэгэн тосгоноос 51 настай энэ зурган дээр харагдаж байгаа 90 болох Владимир Ческидовыг баривчилж авсан. Баривчилсан учир нь 33 настай нэгэн эмэгтэй энэ эрэгтийн эсрэг мэдүүлгийг тухайн тосгоны цагдаад очиж мэдүүлсэн. Энэ эмэгтэй 14 жилийн турш өөрийн туулсан зовлон зүтгүүртэй тэр цоочтой өрөөнд өнгөрсөн харамсалтай амьдралынхаа тухай ярьснаар энэхүү эрэгтэйг буруутхан шууд баривчилж авсан байгаа. Энэ хэрэг явдал 2009 онд эхэлсэн. Ингээ бүгдээрээ хэргийн эхлээс эхлээд ойлгомжтойгоор ярилццгаая. Хохирогч эмэгтэй бүтэн овог нэр байхгүй учраас бүгдээрээ Екатерина гэдээ яриад явах болно. 2009 онд хулгайлагдсан эмэгтэй болох Екатерина 19 настай, харин хулгайлсан эрэгтэй болох Ческидов 37 настай байсан. Автобус баазын хажууханд Ческидов Екатеринатай таарад уухыг санал болгосон. Энэ нь хамтдаа арх уухыг санал болгосон гэсэн үг. Ингээд хамтдаа залуучууд нэг шил арх уусны дараа Ческидов Екатеринаг гэртээ урьсан. Би ээжтэйгээ амьдардаг, гэхдээ санаа зовлтгүй. Манад уух зүйлс ч их байгаа гэж эмэгтэйг ятгаад итгүүлсэн. Екатерина гэртээ аваачингууд л нөхцөл байдал маш аимшигтайгаар эргэсэн гэдгийг эмэгтэй дараа нь ярьсан. Ческидов эмэгтэйд хандаад өөрийнх нь хоолоонд хутга тулгаад "Чи одооноос миний боол болсон, бас миний хүссэн бүх зүйлийг хийх ёстой. Миний хэрэгцээг ч гэсэн хангах ёстой" гэж сүрдүүлсэн. Владимир Ческидовын амьдралын тухай тийм ч их мэдээлэл олдоогүй. Олдсон зүйлсээс нь хуваалцъя. Ямартай ч Ческидов 1972 оны 7 дугаар сарын 21-нд төрсөн Смолино гэх жижиг тосгонд өсөж торинсон. Челябинскт байх энэ тосгонд амьдралын нөхцөлийн хувьд даруухан модон байшинд эцэг эхийн хамт амьдардаг байсан. Хүмүүжлийн хувьд ингээл санагдахаар гэтэл Ческидов өөрийн гэсэн найз нөхөдтэй болох гэж маш их хичээдэг байсныг нь эцэг их нь ойр орчныхан төдийлөн анзаардаггүй байсан гэж дараа нь өөрөө ярьсан. Дараа нэг таньдаг хүн нь Ческидовыг тэр өөрийгөө их тусгаарладаг, ганцаараа байх дуртай байсан гэж ярьсан. Найз нөхдийн тал дээр өөрөө цааш нь ярихдаа үе тэнгийнхний гэртээ уурж гэртээ авчир тоглох гэхээр ээж аавынхаа маргаанаас болоод чаддаггүй байсан гэж ярьсан. 10 дугаар ангиад төгсөх жил Ческидовын амьдрал үнэхээр хэцүү болж ирсэн. Энэ үед Ческидов 17 настай байгаа. Яг энэ үедээ хулгай хийгээд ял авсан. Ингээд шоронд ялаа эдэлж эхэлсэн байгаа. Шоронд яг хэр хугацаанд суусан зэрэг нь тодорхойгүй байдаг. Ямар ч байсан суллагдаад Смолино гэх энэхүү тосгондоо буцаж ирсэн. Энэ үед түүний бие авч яваа байдал даруухан муу зүйлсээс зугтаж хол байхыг хичээдэг. Бас энэ үедээ романтик харилцаа хүртэл үүсгэж чадсан бүр хурмаа хүртэл хийсэн. Хурмын дараа Ческидовын ээж шинхэн хосуудыг Екатеринбург явж амьдрахыг санал болгож нэг удаа хэлсэн. Харин хосууд тийшээ явсан хэсэг нь одоо ч гэсэн тодорхойгүй байдаг. Энэ их нэртэйгээ 2009 оны өнөөдрийн бидний ярьж байгаа хэргийг үйлдэх үедээ ч гэсэн хамт амьдарсан хэвээрээ бүр албан ёсоор гэрэлсэн хэвээрээ байсан гэхээр маш аимшигтай. Энэ үед Оросод хэн нэгэн алга болоход тэр даруй цагдаад мэдэгдээд цагдаа нар ч гэсэн шууд хайгаад байдаггүй байсан үе юм байна. Ческидов гэх энэ нэр яагаад Екатеринаг сонгосон юм бол гэх асуулт угаасаа урган гарч ирсэн. Учир нь Екатерина ядуу амьдралтай, зотруухан эмэгтэй байсан учраас гэж Ческидов өөрөө хариулсан. Учир нь тэр муухан хувцастай, ядруухан, ноомоо царайтай, үг дубахтай тийм харагдсан учраас ер нь харилцаад үзэхэд одоо дээрлэхийж муу хандаж болохоор санагдсан учраас гэсэн утгатай зүйлээр хариулсан байдаг. Тиймээс ч Екатеринаг ирж хаагаад авах хүн байхгүй бах гэдэг магадлалын үндсэн дээр хулгайлсан гэдгийг ч гэсэн хэлээд амжсан. Екатерина цагдаа нарт өөрийн юу үзэж туулсан түүхээ хуваалцсан. Энэ нь түүний 14 жилийн турш амссан зовлон бүрээ маш их детальтайгаар хуваалцсан. Хамгийн ихэнд тэр маш бохир заван орчинд амьдарч хоригдож байснаа хэлсэн. Одоо энэ зурагт би та нарт харуулна. Энэ өрөөнд basement дахь bedroom гэд хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ мэдээж ямар амныхын bedroom байхав дээ. Хаалга нь маш том цоочтой, цонхон төмөр хаалттай, гидснээс нь ороож бэхэлсэн урт гинжтэй, тэр гинжнийх нь нөгөө тал нь ширээтэй олбсон байсан болохоор эмэгтэй маш жижигхэн зайд л хөлөг боломжтой байсан. Цонх руу юм шидэх ч юм уу
тэгж хаглаад тусламж дуудах ч юм уу тийм боломж юу н бага байсан гэсэн үг. Дээрээс нь сэтгэл зүйд маш аимшигтай дарамтнд байсныг нь би та нарт дараа ярьж өгөх болно. Маш онцгой тохиолдолд Чески Дов эмэгтэйг дээшээ гаргаж цэвэрлэгээ хийлгэж гэрийн ажил хоол зэргийг хийхийг зөвшөөрдөг байсан. Екатеринаг зүгтаах гэж оролдож магадгүйгээд хөгшин настай ээжтэй хутга бариулаад хаалганыхаа хажууд суулгадаг байсан гэж уг нь өөрөө ярьсан байгаа. Чески Дов гэрээсээ явхдаа эмэгтэйг өрөөнд нь хордог байсан. Ингэхдээ загалмай хэлбэрийн модон ийм хөвтөөд хүлж орхих зориулттай юм загалмаага хэлбэрээр поз ахуулаад хэвтүүлнэ гэсэн үг шүү заяа. Тим хүлж орхидог нэг мод юм өөрөө хийсэн гэд. Энэ нь юу юм бэ гэсэн чинь Екатеринаг үгэнд орохгүй ч юм уу болохгүй байгаа үед шийтгдэг шийтгэлийн зүйл гэж хэлсэн гинэ. Энд нь хүлүүлээд Екатерина 4-5 цаг зоолттой нэг позороо хэвтэж эрэгтэй эрхийг хүлээдэг гэсэн үг. Гэхдээ бас Чески Дов тийм ч их Екатеринаг орхиж явдаггүй байсан. Энэ байдлыг нь зөвхөн хөндлөнгийн хүмүүс харахад бол ажилгүй гэртээ суудаг ир эсвэл энгийн амьдралтай залуу гэж харахаар байсан гинэ. Гэтэл муу новшчин эмэгтэй хүн боолчлоод, тамлаад, яргалаад ерөөсөө байнга л хамт байж идэг байсан байгаа хгүй. Екатерина Чески Довыг захирангуй, эмх замбраагүй, бохор, зэвүн гэж тодорхойлсон. Мөн Екатерина ярихдаа өөрийг нь Чески Дов хэдэн удаа бэлгийн үчирхээлд оруулсныг тоолё гэж тоолох юм бол мянгыг мэдээж маш хол давна гэж ярьсан байна лээ. Хэр аимшигтай яргалуулж байсныг нь хоригдож байсан тэр өрөөн л зүгээр хилээд өгчихсөн шүү дээ гэж цагдаа нар ярьж илээ. Хананд бэхэлсэн гинжний цагирганууд, таш уур, цустай даамсгнууд гээд дуртай дэвэл маш олон аимшигтай заваан сэжгийн зүйлсүүдийг бол олсон гэж мэдээлсэн. Екатеринагийн хувьд бол хэлхийн аргагүй тамлалд 10 гаруй жилийг газар доорох тамийн өрөөнд өнгөрөөсөн болж таарсан. Зүгээр тарчлахаас гадна дандаа хамт арх уу гэж шаарддаг байсан. Хамт арх уучаад маш хэрцгийгээр тамлан зовоон удаа дараа хүчинд нь ботхоос ярахаас аимшигтай зүйлийг энэ эмэгтэй 14 жил амссан байна. За Екатеринаг алга болоод 14 жил болчиход хахад яг энэ үед хүртэл эмэгтэйг идэвхтэй хайсан зүйл огт байгаагүй гинэ. Учир нь Екатеринагийн аав төрхөөс өмнө нас орсон. Харин ээж нь төрүүлээд нялх багт нь өнгөрсөн. Тиймээс Екатеринад ойрын гэр бүл гэх хүн байхгүй. Уг нь нэг ихчтэй ч гэсэн хаана амьдардаг нь тодорхойгүй байсан. Ямар тач Екатеринагийн төлөө сураг тавьж юм уу дүүгээ ирж олохыг бодоог нь ойлгомжтой. Екатеринаг алга болсноос 9 жилийн дараа л цагдаад эгч нь алга болсон гэдэг мэдээллийг өгсөн баг. Энэ нь ямар учиртай байсан гэхээр 2018 онд эгч нь ээжийнхээ байшинг өв залхамжлалаараа зарахын тулд хамтран эзэмшигч болох дүү Екатеринагаа алга болсон үнд олгодог ор сураг алга болсон гэдэг гэрчилгээг авахын тулд л цагдаа нарт мэдээлсэн байсан. Тэр гэрчилгээг авчих бол үл хөдлөх хөрөнгөө зарж болох байсан учраас нэг осондоо дүүдээ санаа зовоод биш гэрчилгээ авч нэрийг нь үл хөдлөхийн хамтран эзэмшигчээс асуулах гэж цагдаад мэдээлсэн. Багасаа л ойр татанд байгаагүй дээрээс нь 14 жил эгчээсээ хол байцсан болохоор Екатерина дараа нь эгчтэй ер нь бол гомдоогүй гэж хэлсэн байлээ. Екатерина Чески Довын тухай ярьжсэн зүйл рүү одоо бүгдээ буцаад очицгоё. Екатерина цагдаа нарт бас нэг аимшигтай сэртгийлгсэн зүйлийг ярьсан. Чески Дов өөрийг нь хорсноосоо хойш жил орчмын дараа өөр нэг эмэгтэйг авчирсан нь Оксана гэх эмэгтэй байсан. Энэ эмэгтэй мэдээж Чески Довыг дагаад сайн дураараа хоригдъя гэж ирсэн эмэгтэй бол байгаагүй ойлгомжтой. Оксана гэх эмэгтэйг Чески Дов Екатерина танилцуулахдаа энэ бол миний эхнэр гэж танилцуулсан. Мэдээж Екатерина энэ эмэгтэй эхнэр нь биш гэж бодсон гинэ. Тэгсэн чи харамсалтай нь энэ нь үнэн байсан. Хэргийн ихэнд би та нарт ярьсан штэ. Чески Дов нэг эмэгтэйтэй гэрэлсэн гэд тэр өөрийнх нь хууль ёсны эхнэр болох Оксана гэдэг эмэгтэйг эхнэрээ авчираад одоо ингээд ээж аавынхаа хамтдаа амьдарч байгаа энэ байшинда Екатерина Оксана хоёрыг хамтд нь хорж эхэлсэн байгаа. Ерөөсөө Екатеринаг хулгайлаад жилийн дараанаас эхнэрээ авчираад хоёуланг нь хорж эхэлсэн гэсэн үг. Энд бүгдээрнгийнх нь ойлгох ёстой нэг зүйл бол Чески Дов хэдэн онд эхнэртэйгээ гэрлээд хэдэн онд эхнэрээсээ холбоо тасарсан байсан хэсэг нь одоо болтол огт тодорхойгүй байдаг. Одоо эхнэр нь одоо яг ирж хоригдож байгаа энэ үе бол Чески Дов эхнэрээсээ холбоо тасраад нилээ удсан байсан үе гэж үзэж байгаа юм байна. За ингээд энэ байшин 5 хүний бүрэлдэхүүнтэй болсон
Ческедовын өндөр настай эцэг эх Екатерина болон Оксана тэгээд Ческедов. Баашинд амьдрах хэсгийг хоёр хуваасан гэж ойлгож болно гинэ. Нэг хэсэгт нь эцэг эх нь, нөгөө хэсэгт нь Екатерина, Оксана хоёрыг тусгаалan бэлцэнд хорьсон гэсэн ийм хоёр хэсэгт хуваасан. 2011 онд хоёр эмэгтэй гэрийн ажил хийж исэн энгийн л нэг өдөр шиг байсан. Онгорхоо байгаа цонхыг хараад Оксана одоо л зүхтах боломж гэж бодоод шууд гараад гүйж эхэлсэн. Гудамж хаваар тусламж гуйн орилж цөхрөнгөө баран уйлан гүйж байгаа эмэгтэйг Ческедов маш их ууртаагаар хөөж араас нь барьж аваад гараас нь атгаж амжсан. Оксана гараас нь молдрох гэж үзсэн энэ үед Ческедов хотхоор эмэгтэйн толгой хэсэгт нэг удаа утгалчихсан. Энэ бүхнийг цонхоор харж зогссон Екатерина эмэгтэй ямар аимшигтай хүнтэй хамт байгаагаа дахин нэг удаа ойлгосон. Ческедов Оксанаг тэгээд орхичихсан гэвэл үгүй. Харамсалтай нь Оксанагийн амийг нь тасалчаад Ческедов буцаад баашинд орж ирсэн. Ингэхдээ Екатерина руу цустай утгаараа чичлээд маш хүйтнэр хэрв чи ийм зүйл хийвэл чи ч бас ийм болох болно шүү гэж заанал хэлсэн. Тэгснээ арын халааснасаа алх гаргаж ирээд алхны нөгөө талд нь хадаа суулдаг нэг юм хоёр хэсэг өдөг штэ. Яг тэр хэсгээр нь амьгүй болсон Оксанагийн биеийг хид удаа цогсон гинэ. Ингээд Екатеринаг Оксанагийн биеийг задлахад буюу янзлахад тусал гэж шаардсан. Екатеринач мэдээж тусалсан. Түүний биеийг хөрөөдхийг нь хөрөөдөж, хайчилж, зарим эргэтнүүдийг нь асар том тоогоонд хийж болтол нь буцалгаад Оксанагийн биеийг ялз чанаад махыг нь яснаас нь салтал буцалгасан гинэ. Энэ бүхнийг харсан Екатеринад ямар айдас төрсөн мэдээж ойлгомжтой. Тэр зүхтаах нь битэл зүхтах тухай зөвдлөхийгч зүрхлэж чадахгүй байсан. Ийм нөхцөл байдал байсан гэж ойлгож болно. Яснаас нь махыг нь салгасан бол одоо мах яснуудыг нийлүүлээд одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан торхонд хийсэн. Зойрондоо нүх ухаж торхтой эмэгтэйн биеийн хэсгүүдийг булж орхисон. Үүнээс 7 жилийн дараа Ческедовын аав нь халтарч унаад нас орчихсон гэсэн бүртгэлтэй болсон байна. Ческедовын аавын үхэл яг санамсаргүй осол байсан уу? Эсвэл аллага байсан уу гэдэг дээр одоо болтол цагдаа нар угаасаа эргэлздэм байлээ. Хамгийн гол нь Ческедов аавынхаа нас орсон энэ үйл явдалд харамсах нь битэл бүр уур нь маш ихэр хүрсэн гинэ. Учир нь ажил явдал гээд гэрт нь маш олноороо хүмүүс ирэх учраас тусгаарлагдсан жожиг гэмт хэрэгтэн дээрэс нь гэртээ хүмүүс хорж цагдаж гэмт хэрэг үйлдсэн учраас гэрт нь хүмүүс ирнэ гэдэг бол мэдээж огт таалагдаагүй. Аавынхаа ажил явдалд ирсэн хүмүүсийг гараж эсвэл хашаан дотроо байхыг л зөвшөөрсөн байна. Ческедовын ээж Валентина яг энэ үед 72 настай байсан. Гадаад ертөнцийн энэ гэр бүл дотроос хамгийн идэвхтэй холбоотой байдаг ганц хүн нь ээж Валентина байсан. Энэ ээж гэдэг Валентина гэдэг эмэгтэйгийн талаар нэг олдсон жоох мэдээлэл өгөх юм бол ээж нь энэ бүх наснда нэг удаа сэтгцэн эмнэлэгт эмчлүүлж байсан. Харин дараа нь тэтгэврт гарсан. Тэгэхээр тэтгэврт гарахын өмнөхөн сэтгцэн эмнэлэгт эмчлүүлж байсан. Ээж нь тосхондоо нүдний шил зарж бас бүжгэнд их явдаг байсан гинэ. Их хүсэл тэмүүлэлтэй эмэгтэй байсан. Тосхоныхон ч түүнийг их нийтж эмэгтэй гэж ярьсан. Екатерина эмэгтэй хүүд нь хоригдчихсэн. Тэдний гэрт амьдарч исэн 14 жилийн энэ хэрэг үлдэгчсэн бүхий л хугацаанд хөршүүд нь Валентинатай уулздаг байсан гэдгээ мэдүүлгүй ирхэлсэн. Орой өглөөд эмээ эгч нар таарад буу хаалж малаад нэг тийм зогсдог үйл явдлууд байдаг штэ. Ингийн л өдрүүд шиг байнга уулзж ирснаа хэлсэн. Харин Ческедовыг баригдах үед ээж нь би гэрт маань өөр эмэгтэй хүн байгааг ёстой огт харж байгаагүй гэж мэдгдсэн. Харин хэргийн ихэнд бид нар Екатеринаг гэрээс нь гаргахгүй тулд ээжтэй хутга ориулаад үүдэн суулгадаг байсан гэдэг Екатеринагийн өгсөн мэдүүлгийг бүгдээрээ эргээд санах ёстой. Екатерина үнэн ярьсан ч бай, Валентина үнэнээ хэлсэн ч бай. Мэдээж харамсалтай нь бид нар одоо шийдвэрээ гаргахгүй. Тэм болохоор цааш нь юу болсон тухай ярьцгаая. Ческедовын гэр бүлийнхээ дарк нууцыг хадгалж, гэр бүлийнхээ амьдралыг сөнөөх хүсээгүй байх, эсвэл хүүхдээ өмөөрсөн ч байх. Тэрнээс мэдсэн гэдэг нь мэдээж ойлгомжтой гэж цагдаа нар үзэж юм лээ. За одоо 2023 он буюу Ческедовын баривчлагдсан тэр үе рүү буцаад очицгоё.
2023 оны 7 дугаар сарын 30-нд Ческидов ууд гараа архиа ууж байсан. Орой болоход хит их ууснасаа болсон уу согтоод аимшигтаа айшилж манайхаар бол агсан тавьж эхэлсэн. Урд урдынхаасаа илүү их уусан уу эсвэл урд урдынхаасаа илүү их шийдсэн үү? Ямар тач Екатерина болон ээж хоёроо гэмтэж бүр алгах магадaltaй болоод ирсэн гинэ. Энэ бүх мэдүүлгийг Екатерина өгсөн. Тэгэхээр Екатерина Валентина буюу Ческидовын ээж энэ хоёр хамтдаа ингээ гуруулаа тэр байшин дотор байсан байна. Тэгэхээр мэдээж Валентина мэдхээс өөр аргагүй байсан байгааз. За ямар ч байсан Валентина сэтгцийн эрүүл мэндийн яралтай тусламжийн багийг гэртээ хүүдээ туслуулахаар дуудахаар шийдсэн. Ингээд бодохоор хүүгээ сэтгцийн хувьд эрүүл биш гэдгийг мэдэж исэн. Болж таарч байгаа. Сэтгцийн эмнэлгийн яралтай тусламжийн багч ирсэн, галзуурчсан Ческидовыг барьж аваад тайвшруулах гэж хичээж эхэлсэн. Энэ үед Ческидов Екатеринаг нөгөө хордог өрөөнд нь оруулахыг хичээгээд эмч нартаа тэмцэлтэд ийсэн юм байна. Яг энэ үед Валентина буюу Ческидовын ээж Екатерина руу хараад ойртож очиод чихэнд нь маш айжуухнаар шивнээд одоо л чиний цухтаах боломж энэ цорын ганц боломж байж магадгүй гэд шивнсэн. Эцэст нь ингэж нэгэм Екатерина 14 жил зов тарчилсан байшингаас гарч алхсан. Гадаах орчин танил бус санагцсан ч хамгийн анх толгоонд нь орж ирж байгаа бодол нь эгчтэйгээ уулзъя гэж бодсон гинэ. Эгчтэйгээ уулзахад ч эгч нь гинэт гарч ирсэн дүүгээ хараад их баламгдсан. Дээрээс нь дүүгийнх нь ярьсан хүн итгэхийн аргагүй аимшиг түүхийг сонсоод цагдаа нарт эгч нь хандсан юм байна. 2023 оны 8 дугаар сарын 1-нд Ческидов баривчлагдаж удалгүй шүүх хурлан ч гэсэн болсон юм байлээ. Шүүхээс өгсөн өмгөөлөгчөөр хүртэл өмгөөлүүлэхгүй надад хэн нэгэн төлөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Улсын өмгөөлөгчийг одоо төлбөртэй ажилдаг гэж бодсон юм уу? Эсвэл Оросд өмгөөлөгч улсаас өгж байгаа өмгөөлөгч нь мөнгөөр ажилд юм уу? Мэдэхгүй байна. Яг одоогийн байдлаар ч гэсэн Ческидовыг 2 сарын турш урьдчилан хорих төвд хорих шийдвэр гаргалаа гэж хэлсэн боловч хамгийн гол нь шүүхийн эцсийн шийдвэр Ческидовын хувьд ерөөсөө гараагүй байгаа гинэ. Харамсалтай нь тэгээд сэтгцийн угаасаа ингээл өсгөөсөө л сэтгцийн өвчтөй байсан болж таарсан. Дээрээс нь сэтгцийн эмнэлэгт тодорхойгүй хугацаагаар хоригдож эмчилгээ хийлгэж тэндээ насагч барж магадгүй болоод ирж байгаа. За хамгийн гол нь бид хоёр үерхдэг байсан. Бид хоёрын харилцан зөвшөлтсөл дээр бүхний хийсэн гэж мэдүүлсээр байсан. Ерөөсөө хэрэгэ хүлээгээгүй шүүхийн эцсийн шийдвэр гартал хорих тогтоол гарсны дараа Ческидов бүр ингээд жоохон хүчиг ихэр татуулаа заяа. Хоёр гараараа ингээд нүдээ дараад уйлж эхэлсэн. Энэ Ческидов ч одоо ингээд 51 настайдаа ингээд баривчлагдсан штэ. Тэгээд энэ 30-аас дээш насны хөгшчүүл үерхэл одоо яриад идэг. Энэ бүхнийг нь бол Екатерина угаасаа эрс эсэргүүцсэн. Ческидовын ээжийн хувьд болохоор мэдээж хөгшин настай, өндөр настай, дээрэс нь сэтгцийн өвчтөй хүн одоо ээж аавыгаа хөгшин настай хүмүүсийг одоо яаж ч гэмтэж болно. Тийм учраас хүүхдээсээ айн суучраас ч юм уу ингээд тодорхой амьдралын нөхцөл байдлаас нь шалтгаалаад Валентина дээрэс нь Екатеринад зүхтах хамгийн анхны сэжүүрийг нь өгсөн учраас өршөөл үзүүлээд ямар тач Валентина эмэгтэйг сулсан чинь 2023 оны 9-р сарын 30-нд Валентина хэвлэл мэдээллийн эхнийг жинхэнэ шоконд оруулсан яриа өгсөн. Сэтгүүлчид ээжээс нь асууж байгаа байхгүй юу? Та гэм буруутай байж болзошгүй юм биш үү? Тэгээд яа суллагж байгаа юм бэ гэдээ асуухт нь Екатерина манад амьдрах дуртай байсан штэ. Манай хаалга үргэлжил нээлттэй байсан гэж хариулсан. Дээрээс нь шүүх хурал дуусны дараа дахиад сэтгүүлчид Валентинагаас асуусан асуултанд Екатерина манад бидэнтэй хамт амьдарч байхдаа маш тансаг амьдарч ийсэн штэ гэж хариулсан байгаа. Валентинаг хүн улгайлсан хэрэгт хамаатай байж болзошгүй бөгөөд нууг наврагдуулсан гэж үздэг хүмүүс одоо ч гэсэн байгаа. Тэгтээ Валентина одоо амьд ингээд эрүүл саруул гэртээ нөгөө байшиндаа амьдарсан хэвээр байгаа. Харин Ческидовын тухайд одоогоор бүх эцсийн шийдвэр нь бол гараагүй байгаа. Ямар тач энэ гэр бүлээрээ ингээд сэтгцийн үед эрүүл биш хүмүүс байсан гэдэг нь энэ хэргийн эцэст хамгийн ойлгомжтой болж үлдсэн.
Екатеринагийн тухайд өнөөдрийг хүртэл яг хааны үеж явж байгааг сайн мэддэхгүй байгаа. Ямар тач хөрх юм сайн сайхан амьдралыг үзэж алдсан 14 жилийнхаа бүх аз жаргалыг нөхөж олж аваасай. Сайн үнтэй учирч сайхан хамгийн гоё амьдралаар амьдраасай л гэж одоо хүсэж байна. 14 жил одоо Чискодовт хоригдоод ээж явахдаа хүчээр архиугаа тамт архиудаг гэсэн штэ. Байнга л уудаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр хөрх юм нархинд орсон байх үедээ гэж ботсон. Тэгээд одоо юу болсон байгааг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хохирогчийг хамгаалах биднээс өөрийнх нь бүх зүйлийг нууцлсан байгаа юм билээ. За тэгээд энэ хүртэл сонссон бол заавал subscribe дараад лайк дараарай. Хэрэгтэй холбоотой сэтгэлээч гэсэнтэй үлдээж намайг баярлуулаарай. Одоо шөнө олчихсон миний хоолоос үлдээ гарахаа болчлоо. Уг нэрээ өөрөөр яриа гэж бодсон. Одоо тэгээд нэгэнт ингээд гараад өрнөө дуусчихсан хэргийг хүн ингээд би зовж шаналж тэрийг мэдэрч ярина гэж байхгүй. Мэдээж ингээд өөрийнхөө эмоцороо зүгээр л та нар сонирхуулж, толилуулж энэ төр ярьж байгаа болохоор ямар амар инээж ярдیں۔ Creepy энтер гэдэг үгээ цааш нь залгаарай. Бити ингээ гринчлээдээ ойлгосноо. Тэгээд дараагийнхаа босын явлын дугаараар уулзцгаая. Баяртай.